Монгол Улсын хөгжлийн банк Оросын холбооны улсын олон улсын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ санамж бичгээр Оросын холбооны улсаас 20 сая еврогийн санхүүжилт олгохоор шийдвэрлсэн. Санхүүжилт эхнээсээ хөгжлийн банкнд орж иж байгаа гэж байна. Энэ мөнгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн шугам нээх хөрөнгө оруулалтын төсөл санхүүжүүлэхэд зарцуулах юм а. Оросын холбооны улсын олон улсын хөрөнгө оруулалтын банк эдийн засгийн хөгжлийн болон хөгжлийн банктай стратегийн хөгжлийн гэрээ байгууллаа. Энэ гэрээнд хоёр тал жижиг дунд бизнесийг дэмжих зээлийн шугам нээх, төр хувийн хөгжлийн түвшлийг хөгжүүлэх чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах юм а. Тус банкнаас өмнө ч манай улсад санхүүжилт үзүүлжсэн нэг жишээ нь 5 сая еврогийн өртөг бүхий олон улсын хөрөнгө оруулалтын төв юм. Санамж бичиг байгуулсан эхний ээлжинд 20 сая еврогийн санхүүжилт олгохоор шийдвэрлэгдсэн 27 хоногийн өмнө хөгжлийн банкнд орж иржээ. Нэртэй хийсэн хуучин санхүүжилтүүдийн юм бол тав мэдчихэж байгаа одоо улсын хөрөнгө оруулалтын төвөд шинэ байшин ирээдүйн яамны гадаачтай шинэ байшин тэр цаст компани тэр л одоо эдийн санхүүжилт хийсэн барилга байж байгаа 15 сая еврогийн санхүүжилттэй. Тэгвэл цаашдаа гэх юм бол одоо энэ санхүүжилтийг илүү одоо одон саппорт гэдэг юм уу бүртгэмжтэй болох зорилготой энэ санхүүжилт зөвлөдөө эхний ээлжид зөвлөдөг банкны зөвлөдөг 20 сая еврогийн гэрээ 20 сая еврогийн санхүүжилт бол ороод ирсэн ингээд цаашдын одоо энэ одоо бизнесийн санхүүжилт нээлттэй болж иж байна. Ялангуяа бас хөдөө аж ахуйн салбар гэж хэлсэн тийм. Тэгэхээр бид нар тэрмээс чиглэлийн одоо үйлдвэр бодлогыг бодлого санхүүжилтийн адраас баталсан. Тэр бодлогын одоо томоонд бүтээл бүх хүмүүсээр зарцуулж байдаг. Тэрийг одоо уучлах 20 сая еврогийн санхүүжилтийг хөдөө аж ахуйн салбарт төлхөө оруулах юм байна. Сум орон нутагт мал аж ахуйн гарлаа түүхий эдэ боловсруулж, эсхийн бүтээгдэхүүн болон зах зээлд нийлүүлдэг, цаашдаа экспортод гаргадаг аж үйлдвэрийн парк байгуулахад хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа юм а.